Сайн бацхан уу? Хэп 24 клубээс мэдчилж байна. Өнөөдөр та бүгдэд биткойны ханшны өөрчлөлт болон крипто зах зээл дээр ямар шүү төлөв хандлагатай байгаа талаар ярья. За энэ Bitfinex пэйж дээр биткойны ханш 7622-тэй байна. Binance дээр 7590-тэй байна. Ингээд бараг $40 зөрөөтэй харагдаж байна. Хоёр биржийн одоо биткойны ханшны зөрөө. За ийм бирж хоорондын одоо ханшны зөрүүн дээр харилцаа хийхийг бол арбитраж харилцаа гэж байгаа. Энэ зөвхөн биткойн дээр биш, бусад бас крипто валют дээр хийж болдгоо. За манад бол хүмүүс крипто валют болон харилцаа хийх ингээд өөрийнхөө хөрөнгийг нь харилцаа болон крипто валютын зах зээл дээр өсгөх боломжтой гэдгийг харсан хүмүүс бол нэлээд крипто валютад анхаарал тавьж харилцааны энэ төрөл бүрийн хэлбэр рүү орж байгаа. Ингээд ашигтай ажиллахын тулд мэдээж тодорхой хэмжээний мэдээлэлтэй энэ харилцаа трейдинг дээр суралцах ёстой болов уу гэд бодож байна. За бид ер нь бол энэ өөрсдийнхөө сошиал сувгаар бол энэ харилцаа крипто валютын зах зээлийн талаар мэдээлэл өгж байгаа. Дэлгэцэн дээр та бүгд манай YouTube сувгийг харж байна. Бид нэлээд удаан бичлэг хийгээгүй ханшны талаар дээшлэх үү доошлох уу гэдэг таамагаа төвшүүлээд нэлээд удаж байна. Энэ бол бараг сарын өмнө энэ байна. За одоо бүгдээ энэ бичлэгийг сонирхъя. Ер нь бол ханшны өөрчлөлт үзүүлж өөр болно. Биднээс яагаад энэ бичлэгийг үзүүлээд байна гэхээр биднээс юм үзэж байгаа жишээ нь нэг ханшийг өөртөө хийх юм бол доош ингээд огцон унах магадлал. Шинжилгээний эсвэл эндээс ингээд жоохон доош унах ер нь ийм төлөвтэй гэж үзэж байгаа. За энэ банкт гарч байгаа институционал хөрөнгө оруулагч нар ингээд орж ирсэн SME биржийн ханшны өөрчлөлт биднээс аваад үзэх нь биднээс харуул энэ ханш бол 23-нд бол банкт нь фьючерс арилжааг эхлэхээс өмнө нэлээд доош унах болов гэсэн юм таамагтай байгаа. 7,900 энэ төвд хурж ирэх болов гэсэн тийм хийжсэн биднээс таамаг байна. Ойлгочих болно. За одоо яг бүгдээрээ бодит зураг руу оръё. За ингээд биднээс шинжилгээ хийснээс хойш бол энийг ерөнхийдөө хөдөлгөөгүй байна баг. За биднээсийн төлөвлөж таамаглаж исэн ерөнхий яг ханшин дээр ингээд ороод ирчихсэн. Одоо цаашаа бид бол бас л унах гэсэн тийм магадлалтай байгаа. За яагаад унах шалтгаантай гэдэг талаар биднээс дараагийн дүрсэн дээр ярив. За нөгөө нэг анхаарах зүйл бол энэ SME биржийн gap буюу тасралтыг биднээс бас энд ярьж ирсэн тийм ээ. 7100-аас 8100-ийн хооронд энэ тасралтыг бол ингээд нөхөгдөөгүй байна гэж жагаад одоо бол ингээд ханш доошоо бол ерөнхий уналттай байна. За бараг энэ ханшин дээр бараг очиод доошоо 6000 руу орох болов гэсэн биднээс бодолтой байгаа. За одоо л яг 7100 дээр баг очоогүй байна. Бүгдээ энэ дээр шугам татаж үзье. За бүгдээ шугам татаж үзье. Энэ хэвцээ. За бараг л хаах чинь гэсэн үг. Цаашдаа хэд хоногт яах вэ? Энийг бүгдээ анзаарай. За нэг иймэрхүү бичлэг байгаа. За ингээд банкт SME гэдэг ингээд маш их олон зүйл ярьсан. За SME бол энэ Chicago Mercantile Exchange гэдэг энэ Wall Street-ийн томоохон санхүүгийн байгууллагад банк мөнгөтэй байгууллагын бирж 2017 оны 12 сарын 10-нд бол энэ фьючерс арилжааны биржийг гаргасан байгаа. Түүнээс хойш бол энэ ханш бол бараг 20,000 хүрч байгаад ингээд унтсан. 17 оны сүүл 18 оны ихээр ингээд давтамжтай өсөлттэй уналттай явсаар байгаад ингээд одоогийн ханшин дээр ирсэн. За саяхан тэр CTFC буюу энэ таварын фьючерс арилжааны комиссийн одоо X ерөнхийлөгч Жон Карла гэдэг хүн бол энэ ханшийг бол биднээс хөөсийг өдөржид унахын тулд энэ SME биржийг албаар ингэж гаргаж ханшийг бол унахсан. Яагаад гэвэл энэ бол биткойны ханшны өөрчлөлт бол энэ 2008 оны
одоо эдийн засгийн уналттай бол зайлшгүй холбоотой. Тэр үед бол ипотекийн зах зээлийн ханшны маш том уналт болж дэлхийн эдийн засаг хямарж исэн. Энэ хямралыг өднөөс бол удирдах чадаагүй маа. Тийм учраас энэ биткойн хөөсрөлтийг биднээс бас гартаа авч удирдахын тулд энэ SME биржийг оруулсан гэсэн юм агуулгатай зүйл ярьсан байдаг. Бидний үзэж байгаагаар бол энэ маш үнэний хувьтай байх магадлалтай. Ягаад гэвэл энэ биткойн бол 21 сая бөгөөд ямар нэгэн засгийн газар төв банкнд удирдагддаг. Тэгээд дэлхийн нийтээр дархан байшаад эзэмшээд хүйтэн төрөвч болон биржийн төрөвчтэй хүмүүс хадгалж байгаа. Тийм учраас энэ ямар нэгэн улсын засгийн газар төв банк зохицуулагч байгууллагад бол энэ биткойны хөөс гэж ярьж муулж байгааг үл одоо тоон биткойны ханш бол ингээд тогтвор сууршилтай харьцангуй ингээд ханшны өөрчлөлтөө ингээд бидний амьдралд ороод ирлээ. Үүний хажуугаар бас бусад альткойнууд бол энэ крипто валютын зах зээл рүү энэ том хөрөнгөтэй компаниуд урж бирж байгуулж ингээд энэ том зах зээлээс ашиг хийхин тулд ингээд оролцох өөрсдөө одоо гарц гаргалгааг хайж мөнгө үнцэнтэй болох энэ крипто валютын одоо эцэг гэж хэлэх биткойныг бол ихээхэн хэмжээгээр цуглуулах сонирхолтой байна. За үүний нэг нь бол энэ багт. Багтыг бид ярьсан байгаа өмнөх бичлэгүүд дээр энэ бол Чикагогийн биржийн охин компани болох энэ Intercontinental Exchange гэдэг энэ компани бол Чикагогийн хөрөнгөний биржийг бол гартаа хийгээд одоо ажиллуулж байгаа. Тэрний одоо охин компаниудын биткойны арилжааг хийх юм бирж гаргацсан 9 сарын 23-нд. Гэтэл та бүгд энийг харж байгаа үстэй тий. Одоо ингээд 9 сарын 23-нд гарангууд бас ханш унаж байгаа. Багтыг гарна гэдэг ингээд баг жилийн өмнөөс баг жил хагасын өмнөөс ярьж ирсэн боловч ханш бол өсөлттэй явж байгаад яг багтыг 9 сарын 23-нд гарангууд ханш бол унчиж байгаа. Одоо багтын өөрийнх нь арилжааны хэмжээ бол маш бага байна. Бидний үеийн хамгийн сүүлийн одоо бас л ханшийг унана гэж одоо таамаг дэвшүүлсэн бичлэг бол энэ байгаа. Тон Libra BTC гэдэг энэ 7 хоногийн өмнө энэ бичлэгийг оруулсан. За одоо бүгдээрээ энийг бас анзаарч сонирхоод тэр график дээр харъя. За энэ улууруудыг энэ 7 хоногийн өмнө бичлэг тодорхойгоос ингээд за 2 хүнээр ингээд тийш өсчиж магадгүй нэг үйлсэх байх гэдэг. Нөгөө нэг нь бол хамгийн анхaalтай гэж үзэж байгаа биднээс гарна гэдэг. Ингээд энэ одоо 6000 руу уурж ирэх магадaltaй. За энийг бүгдээрээ энэ график дээр харъя. За яг энэ одоо 7 хоногийн өмнө хийжсэн бичлэгийн төрс байна. Жоохон томруулаад харъя. За ерөнхийдөө биднээсийн энэ таамаг дэвшүүлсэн дагуу явж байгаа бол жоохон хожимдож одоо нэг 2-3 хоногийн дараа ийшээ ингээд энэ хавьд ирсэн байна. Биднээсийн авч үзэж байгаа гол тайлбарлаад байгаа зүйл бол энэ нэгэнт энэ институционал хөрөнгө оруулагч нар ийшээ хөрөнгө оруулаад энэ 18 оны эхнээс ханш ингээд уналттай явсан. Дунджаар биднээс бол нэг 6000 хавцаа байгаа гэж үзээд байгаа шүү дээ. Энд бол маш их хэмжээгээр одоо цуглуулсан. За энэ хэмжээг нь бас та бүхэн бас ингээд харж явах хэрэгтэй. Энэ дээр шинжилгээ хийхтэй. За энэ баг ханш шалан дээр очсон. 18 оны 11 сараас хойш баг 6 сар ханш шалан дээр унжгаад ингээд дэш өссөн байна. Тэгэхээр эндээс юу анзаарагдаад байна гэхээр энэ институционал хөрөнгө оруулагч нар энэ хэрэглэлийг бол ер нь орж өөрийнхөө хөрөнгийг тоглолт хийгээд ашигтай ажиллая гэсэн байр суурь баримтлаад бирж байгуулж гэн өөрсдөө хөрөнгийг ч оруулж гэн тодорхой хэмжээний сангуудаар ийшээ одоо маш их хөрөнгө зутгаж байна. Үүний нэг нь бол тод жишээл SME
SMI-гийн дараа SBOE гэдэг ингээд бас Chicago Mercantile Exchange-ийн одоо өрсөлдөгч болох Chicago-гийн бирж орсон боловч 4 сараас хойш бол энэ юунд болоо фьючерс арилжаа хийхээ болцсон. За сая өчигдрийн мэдээгээр бол энэ багт биткойн арилжахаас гадна бас фьючерс опцион арилжаа хийх юм мэдээ цацсан байлаа. За тэгээд ингээд харахад бол энэ ханш бол уналттай 6000-ын хавцаа байгаа. За энэ 2020 оны 5 сард бол биткойны хаалган буюу хуваагдал болно. Одоо бол нэг бараг 7 сар 8 сарын дараа. Тэрнээс өмнө бол энэ амжиж энэ институционал хөрөнгө оруулагч нар хямдхан хөрөнгө цуглуулах бодолтой байгаа. За бүр энэ ханшнаас доошоо бол нэлээ орчихгүй болов гэсэн бодолтой байгаа. Бидний таамагаар бол ерөнхийдөө нэг 4000-аас 8000-ын хооронд хэлбэлзүүлж агаад дэше огцон өсөд 15000 ч гэдэг юм уу те 17 18000 20000 руу орох болов гэсэн биднээс юм таамагтай байгаа. За энэ Bactisme-ийн талаар одоо жоохон ярилцъя. За SMI гэдэг энэ бирж өөрийнхөө энэ сайтн дээр биткойн фьючерсийн талаар мэдээлэл тавьдаг. За бүгдээрээ тэрийг харъя. За ингээд фьючерс арилжаа. За энэ биткойн фьючерс уу ингээд контрактын аваад үзье. SBOE бирж бол өөрийнхөө контракт нь бол 1 биткойны хэмжээтэй байсан. Одоо энэ SMI биржийн контракт бол нэг контрактанд бол 5 биткойн байгаа. За ингээд сар болгоны сүүлийн 5 дахь өдөр бол энэ одоо арилжаа хаагддаг. Тооцоогоо нэг 2-3 хоногийн дараа хийдэг байгаа. За энэ сарын болохоор 25-нд буюу өнөөдөр ингээд хаагдана. За SMI биржийн 11 сарынхаа байна. 12 сар 1 2 3 сар хүртэл одоо энэ хуваараа гаргацсан байгаа. Энэ чинь тодорхой юм өсгөр тэмдэглэгддэг байгаа. За нэг контракт нь бол 5 биткойнтой тэнцүү байдаг. SBOE бирж бол одоохондоо ажиллахгүй болсон. Ингээд багт гараад ирсэн байна. За багтыг бол биднээс бас өмнө та бүгдд ингээд бичлэг дээр тайлбарлсан байгаа. Түүнийг бас хараарай. Ингээд одоогоор ханшин анх 23-нд хойш эхлэхдээ ингээд ханшин жоохон уналттай байна. За энэ хэмжээг нь бол энэ өөрөх нь Twitter байдаг. Энэ Bakt volume bot гэдэг энэ дээр харж болно. За энэ хэмжээг нь бүгдээр харъя. 24-нд бол 1.2, хамгийн их нь бол 23-нд нэгсэн яг сарын дараа одоо 4.8 сая долларын арилжаа хийсэн байна. За энд бол 2.5 сая долларын арилжаа хийсэн байна. Энэ бол бага хэмжээлтэй. Энэ Kelly Loeffler гэдэг энэ бүсгүй Bakt-ыг удирдах байгаа. За ингээд Bakt-ийн захирал 12 сарын 9-нд бол энэ Futures опцион арилжааг өөрийнхөө бирж дээр гаргана гэж ярьсан байгаа. За энэ бүгдээс ингээд харахад бол энэ институционал хөрөнгө оруулагч нар бол хоорондоо өрсөлдөж эхэлж байна. SMI бирж ороод ирсэн. Хажуугаар нь Bakt ороод ирлээ. Тийм учраас та бүгд энэ криптовалютын зах зээл дээр ашиг хийж хөрөнгөө өсгөх, арга барил суралцах, тодорхой хэмжээний суурилан техник анализыг хийж сурах нь бол илүүтэхгүй болов уу гэж бодож байна. За ингээд бидэнтэй холбогдож энэ криптовалютын арилжаа мэдээллийг авахыг хүсвэл YouTube хаягийн дээр subscribe хийж онхоод дараарай. Facebook пэйж хуудасаар бас лайк дараарай. За анхаарал тавьсан баярлалаа. Баяр та.